Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Би TEDx орно гэж юусоо боддггүй байсан. Тэгээд энэ үн цэнтэй санааг түгээгчдийн илтгэлийг санааг TEDx-с сонсох их дуртай байсан. Харин өнөөдөр өөрийнхөө хувьд бас үн цэнтэй гэж боддог санаагаа та нартаа, дүү нартайгаа хуваалцахдаа би их баяртай байна. Тэгээ миний өнөөдрийн илтгэлийн сэдэв бол хурдтай өөрчлөлтөнд хэвээр үлдэх үн цэнтэй чанар. Яагаад хурдтай өөрчлөлт гэдгийг би хэлэхээс өмнө энэ зургийг үзүүлье. Бид нар хүмүүс хүн төрлөختөн үсэж хөгжснөөс хойш асар олон мянган жил, сая жил, 2 сая жил, 500 мянган жил, 70 жил, 70 мянган жил гээд яг Homo sapiens-аас хойш яг бид нар шиг энэ хүмүүс болж төлөвшлөө 40 мянган жил зарцуулсан байна. Энэ бол хурдтай биш харин айгүй удаан байгааз маш удаан хугацаанд бид хүн болж төлөвшжээ. Гэтэ энэ үедээ бол чулуун зэвсгийн үе, хүрэл зэвсгийн үе гээд айгүй олон үеүүдийг бид нар туулж өнгөрөөсөн. Гэхдээ хүмүүс нийгэм байгуулж нийтээрээ хамтарч амьдардаг энэ цаг хугацаа бол бас тийм урт хугацаа биш. За энэ үе бол бид нар техник технологи хүний амьдрал хүмүүс бүгдээрээ хамтаа амьдарч байх үед хүний амьдралын чанарыг дээшлүүлэх тэр хувьсгал бол аж үйлдвэрийн хувьсгал. Хамгийн анхны аж үйлдвэрийн хувьсгал 300 жилийн өмнө буюу 1780-аад онд гаржээ. Энд бол уурын хөдөлгүүр бий болсон. Буюу хүний гараар хийдэг энэ хүнд ажлуудыг механикчулсан. Энэ бол амьдралд асар том хувьсгалыг авчирсан. Хүмүүсийн амьдралын чанар сайжирсан. За ахаад 100 жил өнгөрсөн. Ахаад 100 жилийн дараа буюу 1870-аад оны үед хүн төрлөختөн цахилгааныг нээжээ. Цахилгаан эрчим хүчтэй болно гэдэг бол хүний хэрэгцээнд байдаг, хүний хэрэгэлдэг тэрл бүх бүтээгдэхүүнийг бид нар массаар нь үйлдвэрлэх боломжтой болсон. Өөрөлдвөл чанар ахаад өөр түвшинд хүрсэн. За ахаад 100 жил өнгөрсөн. Энэ бол урт хугацаа л яваад байгаа байхгүй 100 жил Гэхдээ яг хүн үүсэж хөгжснөөс хойш бол тэрнтэй харьцуулахад маш богино хугацаанууд болоод шүү дээ. 100 жилийн дараа хүн төрлөختөө юу нээсэн бэ гэхээр автоматжуулалт буюу компьютер гэдэг юмыг анх гаргажээ. Компьютер бий болсон, интернет бий болсон. За энээс хойш хардаа та нар 40 жилийн дараа буюу аж үйлдвэрийн 4-р хувьсгалтай хүн төрлөختөн нүүрт болж учирсан. Өнөөдөр бид нар 4-р хувьсгалыг даваад цаашаа 5-р хувьсгал дээр ирсэн байна. Өөрөөр хэлбэл энэ бол химэл оюун ухааны үе. Бүрэн автоматжуулалтын 90 үед бид нар байна. 2010 онд анх аж үйлдвэрийн 4-р хувьсгалыг ихсэн гэж үздэг юм байна. Гэтэл одоо өнөөдөр бид нар 2025 он буюу 2020 онд аль хэдийнэ аж үйлдвэрийн 5-р хувьсгал дээр ирчихжээ. Нэгсэндээ бид нар ухаант машинтай зэрэгцэн орших, зэрэгцэн амьдрах тийм цаг ирэн үед бид нар байна. Ухаант машинтай, химэл оюун ухаан Тийм учраас би энийг хурдтай хөгжиж байгаа, хурдтай өөрчлөгдөж байгаа гэж хэлээд байгаа. Өөрчлөлт хаашаа хүрэхийг бид нар мэдэхгүй энэ өөрчлөлт. Гэхдээ маш хурдтай харалта 100 жил бүр 300 жилийн тэртегээс маш хурдтайгаар өнөөдөр бид нар яг өөрсдөө адилхан оюун ухаантай роботтой зэрэгцэж орших гэдэг шүү дээ. Бид нар хамт одоо хэн хүн юм бэ, хэн машин юм бэ гэдгийг баг мэдхээргүй тийм 90 үе рүү орж байна. За энийг би хурдтай гэж хэлээд байгаа юм. За өнөөдөр би энэ заалтанд ер нь 16-аас 25 насныхан байна гэж надад хэлсэн. Тэгээд дунджаар нэг 20-од насныхан 18, 20 настай залуучууд байгаа. Тэгээд 2025 оныхан та нар би яг та нар шиг настай байсан гэвэл 20 настай гэвэл би 1995 оны би байгаа байхгүй юу. За 1995 оны би нэг иймэрхүү байсан юм бэ. 2025 он буюу одоо өдөө манай оюутнуудын зураг байна те. Магадгүй яг адилхан хөгтөд байгаа үстэй. Гэхдээ энд хувц сунар дээр жоох өөрчлөлт гарсан байх. Би хамгийн их инновац шингэсэн зүйлүүд Монгол дээл гэж боддتي. Монгол дээлийг бид нар аягүй гоё болгосон. Тэ? Октодод аягүй гоё плажийн хэлбэртэй Монгол дээл гэдэг ингээд яг зургаас харах юм бол тэрүүгээр бид нар ялгаатай.
Түүнээс шиг хүнийхээ хувьд бид нар яг адилхан залуучууд. Харин юугаараа энд Улаанбаатар хот бас их өөрчлөгдсөн байгаа шүү дээ. Энэ 95 оны миний байх үеийн 20 настай үеийн Улаанбаатар Сүхбаатарын талбай. Энэ талд нь одоо байгаа Улаанбаатар хот. За миний үед юу байсан бэ гэхээр интернет байгаагүй, компьютер байгаагүй, дөнгөж эхэлж ирсэн. Бид нар мэдээллийг телевиз сонингоос л авдаг байсан. Мэдлэгийг харин олон цагаар номын санд сууж номноос авдаг байсан. Харьцан удаан гэж би хэлэх гээд байгаа байхгүй юу? Удаан номноос авдаг байсан. За гадаадд явах боломж тэр их байгаагүй. Гэхдээ 90 онд бид нар одоо ардчилсан нийгэм рүү шилжих үеэс бол манай хэл бол нэгдсэн буюу одоо гадагшаага явах боломж гарч ирсэн. Гэхдээ энэ бол хомс байсан. Бидний сонсдог юм кассет, CD, FM байсан. FM радио чинь бол ёстой FM радиотой магнитофонтой болно гэдэг бол маш том юм байдаг гэсэн бидний хувьд. За гэтэл одоогийн та нарт яаж юм? Бүгдээрээ ухаал утастай. Бүгдээрээ хиймэл оюун ухаанаас мэдлэг мэдээллийг ерөөсө мэдлэг мэдээлэл хоёр баг ялгахдаггүй болсон. Мэдлэг мэдээллийг 1 секундын дотор олдог болсон. Нөгөө хайдаг машин те бүр боловсруулад өгдөг ChatGPT, DeepSeek-тэй болсон. Гадаадд суралцах боломж нээлттэй болж байна. Та нарын сонсдог зүйл нь Spotify, YouTube, миний мэдхгүй зөндөө олон аппликейшн бас байгаа бах. Тэ? Тэгвэл энэ дээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ асар хурдцтай хөгжиж байгаа техник технологийн үед бид яах ёстой вэ гэхээр энэ 20 жилийн өмнөх 30 жилийн өмнөх би магадгүй одоо хүмүүс ингэж ярьдаг штэ. Энэ арай олон жилийн оймс үлээсэн учраас илүү мэдлэгтэй байгаа. Гэтэл бидний мэдлэгийн төвшин яг энэ цаг хугацаанд дээр очихоор баг адилхан болчихж байгаа байхгүй юу? Би та нартай адилхан суралцах хэрэгтэй болсон. Би шинэ технологийн өмнө байна. Тийм учраас би та нартай яг адилхан тэр технологиг суралцах надад хэрэгцээ гарч ирж байна. Өөрөөр хэлбэл үргэлж апдейтед, үргэлж шинжлэх хэрэгтэй болж байна өөрийгөө. Яг бол энэ тасралтгүй өөрчлөгдөж байгаа, тасралтгүй хурдтай хөгжиж байгаа энэ хөгжилд яаж бид нар тэсэн тогтож үлдэх юм бэ гэвэл тасралтгүй суралцна. Тасралтгүй өөрийгөө шинжилнэ. Би энийг л мэддэг, надаас өөр хүн мэдэхгүй, энэ бол би энэ мэрэг чиглэлээр нарийсчихсан, би хамгийн мундаг нь гэж бодох бодлоо одоо оноос эхлээд хайна. Миний насныхан ч тэр, танаа насныхан ч тэр. Яагаад гэвэл бид нар дандаа шинэ технологийн өмнө ирсэн тэр технологитой нүүр тулж байгаа. Тийм учраас би энэ хурдтай хөгжлийг байгаа энэ суралцах байнгын суралцах гэдэг бол бидний нэг зайлшгүй сурах скил болж байгаа. Та нарын хувьд бол одоо англи хэлтэй бүгд байх ёстой. Компьютерийн мэдлэгтэй байх ёстой. Энэ бол ерөөсөө нормалны хэвийн зүйл болсон. Бидний үед бол англи хэлтэй байх, програм бичдэг энэ төр бол аюулгүй чухал гол тийм скилд орж илаа шүү дээ. Тэр болгон хүмүүс чаддаггүй байсан. Тэгэхээр тийм скилтэй нэг өвн ямар мундаг юм бэ? Ийм мундаг ур чадвартай гэж хардаг байсан. Одоо бол тэр бол энгийн зүйл болчихжээ. Тэгвэл юунд илүү суралцах ёстой юм бэ? Тэ? Юунд илүү юу бид нар хэрэгтэй юм бэ? Энэ химэл оюун ухаан, энэ ухаант машинтай хамт зэрэгцсэн оршууд. За энийг ярихын өмнө би та нарт 90-ад оны би тэгээд өнөөдрийн би хоёрт энэ хүрэх замд надад нэг 3 том сорилт та би одоо нүүр тулсан гэж хэлж болно. Нэг нь би мэрэгчлээ сонгож, мэрэгчлэрээ амжилтаа явах гараагаа эхлүүлэх тэр үе байсан. Би 9-р ангидаа химийн мэрэгчлийг сонгоход миний аав ээжийн бас нөлөө байсан мó. Тэр үеийн хүүхдүүд ер нь ингээд хүмүүсээс ахмад одоо багш нараас их сонсдог, ээж аваас их сонсдог тийм л үеийнхэн байсан л да. Тэгээд миний аав ээж хоёулаа химч мэрэгчлээ хүмүүс байсан. Тэгээд магадгүй нөлөөс надад тэр бол тий. Гэхдээ химээрээ би явах уу, амжилт гаргах уу гэдэг бол надаас хамаарах зүйл байсан. За ингээд би энэ дээр харагдж байгаа GSA гэдэг маань гүнзгийрсэн сургалтай Монгол Улсын их сургуулийн дэргэдэх гүнзгийрсэн сургалтай сургууль гэж байсан. Энд би одоо тэнцээд орсон. Энэ бол 90 онд 9-р ангидаа би энэ сургуульд орж исэн. Их сургуулийн багш нар хичээл ордог. Цөөхөн тооны оюутан сурагч нарыг тусгай одоо мэдлэг мэрэгчлэлээр бэлтжижсэн. Шантрах үе гарч исэн. Үнэхээр болимоор санагдчихсэн. Олон хүүхдүүд ч гэсэн орхиод явсан. Гэхдээ би энэ ард гарсан. Манай эмээ хүртэл хажуу сууж миний охин ингэж ядар шөнийн 2-с ингэж ядарч яхаар буцаа сургуультай хуучин сургуультай очичооч гэж хүртэл хэлж ирсэн. Тэгвэл би
өөрөө урдаа нэг зориг тавьсан байгаа шүү дээ. Би энэ мэрэгчлэлээр амжилтаа сурч мэрэгчлээ сонгоно. Хиймж мэрэгчлэр явна гэсэн байгаа юм чи тэрнийхээ ард гарахын тулд би тууштай байсан, төвчээртэй байсан, зоригтой байсан. За өөртөө үнэнч байсан. За ингээд би сургуулийн амжилтаа төгсөөд Монгол Улсын их сургуульд ороод химийн мэрэгчлэлийг эзэмшээд Монгол Улсын их сургуульдаа би багшаар үлдсэн. За дараагийн нэг сорилт бол би 6 дугаар анги, 7 дугаар ангиас хойш миний бодож ирсэн нэг зүйл бол тухайн үед бүгд найрамд гарчилсан Герман улс гэж байсан. Тэгээд 90 онд энэ хоёр улс хоорондоо нэгтцсэн. Тэ зүүн Герман, баруун Герман хоёр бол нэг л улс байсан. Дайны шалтгаанаар хоёр болцсон байсан. Буцаад нэгтсэн. За энэ орн руу би явна л гэдэг мөрөөдөл байдаг байсан надаа. Тэгээд би тэр мөрөөдөлтөд хүрч би энэ одоо нөгөө 90 оны хил нэгтсэн тий бусад орн руу бид нар нээлттэй зорчих боломжтой болсон энэ боломж олгогдсны одоо ачаар гэх юм уу би холбооны бүгд найрамд Герман улсын Аахен хотод PhD-гээ хамгаалах юм боломжтой. Одоо тэр докторантур сурсан. За ингээд Герман руу очисон. Би харьцангуй одоо 22 3 одоо та нарыг ботход юу одоо дөнгөж 18 та настай хүүхдүүд явдгийг ботход бол асуу наснд хүрсэн байгаа шүү дээ. Тэгтээ надад маш хэцүү байсан. Би бүр буцаад явмаар байсан. Би гэрээ маш их санаж байсан. Би найз нөхдөө санаж байсан. Тэгтээ нөгөө л миний доктороо боддог байсан те чи буцаад явж яах юм чи доктор хамгаалахгүйгээр буцаад явж чадахгүй ичвтер биш үү үгүй чи энийг ард гарна гэсэн биз дээ гэдэг энэ л юм хөтөлч намайг твчсэн би автобусны буудлын дээр ганцаараа зогсоод уйлж исэн үе надад байдаг те явмаар санагдчихсэн үе байдаг тэр хатуу ширүүн энэ ямар гадаад ус ямар хачин муухай юм бэ гэж хүртэл бодож исэн үеуд байсан те гэхдээ энэ докторийн зэрэгээ хамгаалах одоо юу бол миний зорилго байсан учраас төвчээртэй урагшилсан ингээд ялсан. Ингээд би PhD-гээ 2002 онд аваад буцаад Монгол Улстай 2006 онд Монгол Улсын их сургуульд одоо багшаар орсон. За тэгээ Монгол Улсын их сургууль бол Монголын анхны их сургууль, Монголын одоо номер 1 сургууль тийм ээ. За энэ сургуульд би карьераа одоо төсөөлж орсон. Гэхдээ дотор нэг л юм байсан. Би Германд инженерийн сургалт яаж явагдгийг харсан. Германы боловсрал гэдэг ямар чанартай гэдгийг харсан. Тийм учраас 2011 онд Германы канцлер Монголд ирээд Монгол Германы нэг хамтарсан сургууль байгуулъя гэдэг энэ санаачлаг гарах үед дотроо бодож ирсэн. Энэ сургууль нэг юм дуулах юм биш үү гэд. За энийг 13 онд байгуулахад би тэнд карьераа орхиод хов хоосон гэх юм уу те бараг бид нар байшин маань ч тодорхойгүй байсан энэ сургууль руу ирсэн. Энэ бол сорилт ирээдүйн мэддэхгүй тодорхойгүй байгаа юмн дээр эрсдэл гаргаад явах чадвар тэ энэ тэгээд одоо бидний сургуулийг би ганцаараа байгуулаагүй манай хамт олон хүний хүчин зүтгэл байгаа төр зэсэг тэ тэгтээ ямар ч л байсан оюутнуудад залуучуудад Монголдо Германы мэдлэгийг Германы инженерийн мэдлэгийг эзэмших юм боломжийг нь бид нар гаргаж өглөө. Тэгээ энэ мөн л адилхан сорилт байсан зөндөө зүйлүүд зохиолдсон энэ 10 жилийн хугацаанд те энэ үед нөгөө техник технологич нь хурцтай хөгжөөл байгаа шүү дээ. Гэхдээ юу хэвээр үлдсэн бэ гэхээр ямар ч хүний амжилтанд хүрье гэж бодож байгаа болвол мөрөөдөл зорилгоо биелүүлэе гэж бодож байгаа болвол энэ үнд зарчмууд бол үргэлж үлддэг юм байна. Шудраг, чин үнэнч байх, зарчимтай, тууштай байх, зоригтой, төвчээртэй байх. Энийг одоо бүтнээр нь англиар бол integrity гэж хэлдэг. Тэ integrity. Энэ чанар бол хүнд маш хэрэгтэй байдаг юм байна гэж дүнстэй хэлмээр байна. Тэгэхээр энэ хурдтай хөгжиж байгаа энэ 90 үед машинтай тулах, машинтай удирдуулж болохгүй бид нар машиныг удирдахад та нарт ямар скил хэрэгтэй юм бэ гэхээр тэсэн төвчих яг энэ зорилгоо тавьж амжилтанд хүрнэ гэсэн энэ төвчээртэй интегрити чанартай байж хүрх юм аа. Тэгээ та бүхэн Warren Buffett-ыг мэдэх бах те тэр бүм миллионер дэлхийн энэ хүний хэлснийг үгэд юм билээ. Ажилд би хүнийг авахдаа 3 чанарыг нь хардаг. Нэгдүгээрт integrity, хоёрдугаарт intelligent буюу ухаантай, оюун ухаантай, тэгээ ухаалаг, гуравт нь энерги эрчим хүчтэй одоо юу нөгөө энергетик те тийм тэр 3 чанарыг харна. Гэхдээ эхнийх нь байхгүй болвол нөгөө 2 чанартай хүн чамайг устгах шүү гэж хэлсэн байт юм билээ. Тийм учраас хамгийн чухал чанар болох тэр integrity буюу цэх ноён нуруутай байх энэ чадварыг та нар минь аваарай гэж төлөвшүүлээрэй гэж хүсэж байна. Баярлалаа. Амжилт хүсье.